Hey guys, дараагийн vlogт манд автомаар. Yay. Бэр гэрлээ. Одоо оройн 8 өнгөрч байна заяа. Тэгж хат би одоо орой хоол хийж идэг чинь. Тэгээ юу хийх вэ гэж бодсон л доо. Гахаа махаар хоол хийх шийдсэн. Надаа ийм жоохон гахаа мах байна. Эмгээр хоол хийх шийдсэн. Тэгээд би ChatGPT асуусан байхгүй юу? Гахаа мах төмөс лувгаар ямар хоол хийж болох вэ гэдгсэн чинь нэг хоол нь гаргаж ирсэн заяа ChatGPT. Тэгээ тэрийг бөөнөр хийцгээе. Будаатай идэх нь ер нь бол тохиромжтой гэж би бол бодож байна. Тэгээ ер нь бол тохиромжтой харагдсан тэр бол. Гэтэ I have гамбар today. Надад өнөөдөр гамбар байгаа болохоор би гамбар идэх шийдлээ. Тэгээ будаах шахт бас жоохон цаг зарцуулах болохоор гамбартай гахааны махтай хоол хийж идтгээ. Май түлэгцэн гамбар харагдаж байна. Гэтэ зүгээртэй түлэгцэн хэсгийг нь хусаад байхад ч болно. Юу хийх хэрэгтэй вэ гэхлээр махаа гисгэн, махаа гисгээд төмсөө арилгаад тэгэл болоо. Юу лээ тэр хоолны нэр нь юу гэлээ? Энэ ихтэй ийм жинхэнэ хоол бол байдаггүй л мэдгүй л юм. Garlic pork and potato ямар юм бэлээ? Нэг ямар тааш нэг тийм нэртэй байсан. Үсээ боох хэрэгтэй гэж бодож байна. Ягаад гэх юм бол үсээ боохгүй болохоор үс амир унаад байна. Би үсээ дээр боохоор илүү жоохон хүчийг харагддаг. Гэтэ одоо л юм үндэ бор өндөг шиг л харагдчихэ. Тэнцэн битгүй. Хідэн төмс хэлэх үү guys? Oh my god, where is my төмс? Бэчара би гэрээсээ төмсөө алдчихлаа guys. Хөөе гэрээс төмс хулгаад алдагдана гэж байх уу? Би бүр сая хогийн саваа шалгаж үзлээ. Ийм шээс үзсэн байсан байна. Sorry guys. Би чамайг хулгаад сэрдэггүй шүү. Яа нэрээ нэг юм санаанд орчлоо. Бүр намайг ингээд бүтэн тэрүүлсэн заяа. Тэр өдрийн маань уур амьсгал сэтгэл санааг бүр бүтэн сүрүүлж чадсан зүйл заяа. Одоо миний ажиллаж байгаа газар гааз тэр газар дээр би захиалга авсан юм аа. Тийм би захиалга авсан. Тэгээд бибимбап аваад тэгээд дахиад нэг шил авсан байхгүй юу. Тэгээд болгоо заяа. Ингээ хоёрхан юм захиалсан юм. Тэгээд араас нь нэг юм нэмж захиалсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь энэ шивч зүудэн штэ би тэгээд тэрүүгээр ингээд гэсэн чинь бибимбап 7-г захиалсан юм уу гэж байна. Тэр нь 7-г захиалаагүй шүү дээ бодо байжсэн чинь ажлын газрын хүмүүсийн хооронд яриад хин захиал энэ ширээний захиалгыг хин авсан бай басан гээ. Тэг би авсан яг яасан бол гэдгсэн чинь 7 захиалга орсон байна гэж хэлсэн заяа. Нэг хоолноос 7 ширхэг заяа 2 хүнд 7 ширхэг. Тэг би гайхаж байгаа шүү дээ. Гэт би үнийг л дарсан шүү дээ 7 байгаа юм бол гэт. Тэг ингээд бас бөөнөр ингээд гайхаж байхад инээлдэж минэлтэд би бол ингээд буруу захиалга дарж исэн тохиолдол харж исэн болохоос нэг хоолноос 7-г дарж исэн хүн нэг ч удаа харж байгаагүй юм байна гэд инээгээд исэн заяа. Тэгээ тэр мэр энэ ч яах вэ ингээд зүгээр заяа би тэрийг нь бол за тэр хүмүүсийн хувьд л ингээд хөвчлөлтэй юм байсан юм бэлхүү дээ гэж бодсон заяа. Гэхдээ тэр нэг шил зүуд ихч байдаг аахгүй юу? Нэг тийм надад дургуйч юм шиг эсвэл нүүдэн дээр ингээд 5 6 мөр юм бичсэн за. Тэгээд тэрийг ингээд нөгөө ажилчдаа ингээд харуулад инээлдээд байсан. Тэрийг харчаад би зүгээр амар дээрлэхүүлж байгаа мэдрэмж надад төрсэн за. Холбоогоор ярих эсвэл ингээд хоорондоо ингэж харилцаж ярихгүй байгаа гэдгийг нь харах юм бол угаасаа хин нэгний талаар ингээд муулчлаагаа зүгээр ингээд инээдэн болгож ярьчлаагаа тэр мэдээж би байж таарсан. Тэр шилдэг ч болохоор туг ажилдаг 2 өөр ихчид харуулсан. Тэгээ тэрийг ингээд уншилтаад инээлдээд байсан. 30-аас нэг цагийн хооронд ингээд намайг хараалын нэг гэдсэн заяа. Тэгэд өөр нэг ихч над дээр ирсэн ээ. Чи бүр ингээд амар инээдтэй маа. Чи ер нь чеминос уу гэж хин гэдэг юм мэдхүү гэдэг нь мэднэ гэдгсэн чинь чи чеминостой амар адилхан юм байд гэж надад хэлсэн заяа. Тэгэхээр би юу нь адилхан байна гэдгсэн чинь чиний хоолойны өнгө тэгээ бас дээрээс нь чиний байгаа байдал чинь чеминостой адилхан байна гэсэн заа. Яа тэр зүгээр л намайг ингээд бүтэн тэрүүлж чадсан заа. Зүгээр л
дургу байгаа бол дургу гэдгээ хэлчихгүй зүгээр ингээд Чеминостой адилхан. Би ингээд тухайд гайхаад би нэрнгээсээ Чеминостой ингээд адилхан юм бах та. Манай ажлынх намайг бүгдээрээ тэгж харж байгаа юм бах та гэж би бодоод би менежерээс асуусан заяа. Менежер би Чеминостой адилхан байна уу гэдгсэн чинь юу гараа гэдээ надаас асуусахгүй юу. Тэгэхээр би миний аастан ер нь адилхан байна уу гэдгсэн чинь үгүй шал өөр штэ гэж хэлсэн заяа менежер надад. Хин чамд тэгж хэлсэн гэхээр тэр их надад тэгж хэлсэн юм аа гэдгсэн чинь яасан чи дургу юм уу тэр ихчэд гэж хэлсэн надаас асуусан заяа. Тэгэхээр би үгүй би дургу биш зүгээр л яагаад ирсэн юм болоо гэд гайхаад сонирхоод асуусан юм аа гэдгсэн чинь би ингээд уурлаад өхөө чиний өмнөөс гэж надад хэлсэн заяа. Тэгэхээр би үгүй би дургу биш тэр ихчэд би дуртай зүгээр л амар сонирхоод асуусан гэж хариулсан. Тэр намайг бүргэнхээр pissed off болгосон. Бас тэгж сайхан бүтэн тэрүүлж чадж байгаа юм шүү те. Тэгэл тэр өдөр би нургамар байдалтай явсан да. Амар тийм гадуурхагдж байгаа тийм дээрлэхүүлж байгаа мэдрэмж надад төрсөн. Тэр ч яг хоолын их үйл ажиллагаанд орё. Хоолын тавга бэлтэн. Рапунцелийн ашигладаг хайрлан тагт ямар төстэй ч юм уу. Ингээл хэрэгтэй үний цүм авал яг уу юм шиг. Махаа гэрчээ тэгээд хайрлын тавгандаа хийгээд дээрээс нь саримсаа хийгээд тэр хүртэл уншсан. Ямар ч тач эхлээд махаа гэрчээ. Яг аманд багтахаар тохиромжтой хэмжээгээр хэрчий. Ийм хэмжээтэй ирсэн зэ одоо махаа борлцсон шарна. Одоо нэг иймэрхүү болонгууд нь дээрээс нь саримсаа хийгээд байна. Oh my god, it's guys. Kasi nagagawa yung hindi na what to do. Bawang dito. Bawang. Тэгээд ногоогоо буцалгана. 15-20 минут буцалгаад 15 минутаас 20 минут буцалгаад перст давс тэгээд сой соус хийгээл болоо. Амар амархан. Хоолоо буцалгаж байгаа хоорондоо энийг янзлий гэж бодлоо. Яа гэх юм бол энэ дотор хугацаанд дууссан ийм ансны шүүс энэ байгаа байхгүй юу? Миний харалтаа энэ бүр 24 оны 3 сарын 7-нд хийгдсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд 12 сар хадгална гэхэр чинь одоо 26 оны биш тий бүр хугацаанд дуусаад жил гар болсон байна. Энэ нас 12 сар хадгалах хэвээр. Тэгээд 24 оны 12 сард хийгдсэн гэхэр чинь 25 оны 12 сард дууссан. Бас хугацаанд дуусаад 6 сар болж байгаа юм. Хайр мөнгө. Хин надад энийг өгсөн. Буцаага даваа. За энэ 2 жил гинэ. 24 оны. Юу вэ? Энэний бас хугацаанд дууссан байж тээ. Тэр чинь би юу ч үлдчих юм шүү. Өгчих юм байна л да эднийг идээд уучих юм бол. 24 оны 1 сард хугацаанд дууссан. Энэ Sibactor энэ бол хугацаанд дуусаагүй. Энийг саяхан нагацах болсон болохоор хугацаанд дуусах болоогүй. Яа гэтээ энэ яагаад ийм их байгаа лээ? Эний хугацаанд дуусаагүй юм шүү нэндээ. Ууч уу? Энэ зүгээр хугацаанд дууссан гэсэн. Уусан ч зүгээр эдэггүй guys. Комментэн дээр хэлээдэг ууч. Яагаад ч юм би гайгүй юм шиг санагдаад байгаа юм. Би ер нь мэдхгүйгээр хугацаанд дууссан ч гэсэн ер нь ууж исэн удаа байгаа юм байна. Тэгээ ямар ч тийм муу юм хүн болоогүй юм чинь байлч тий зүгээр өстэй. Энэний хугацаанд дуусаад бас жил гар олцсон багтсан зүгээр юу ч мэдэхгүй уугаад байдаг гэсэн. Би энд амар туртай. За тэгээд юу ч үлдэхтэй ийм нэг кофе байна. Таиландд явж байхдаа буудлаас нь госсон. Энэний хугацаанд дуусгалаагүй юм байна. Энийг уунаа. Ийм бас нэг кофе байна. Энэ одоо юу вэ? Ам зайлагч хүртэл явж байгаа шиг. Энэ бол миний юм сан. Энэний дотор бол ихэнх нь нойрны юм лаа. Нойрны юм гэхээс илүү мелатонин уудаг. Хичээл болохоор жоохон тал дээр асуудалтай болчтой, стресс ихсээд амар хэм бодогдож эхэлдэг. Мөгцлийн байна. Ханаад ер нь л байн хүрдэг төрлийн хүн болохоор ялангуяа 100 ханаад амар сайн хүрдэг. Aircon-ы ханаад хүрчээд байдаг. Одоо ер нь жоохон хоолой сэрвэгнээ л байгаа. Гэтэ гайг баха. Ийм их цай хаяхны аарц. Хайр мөнгө. Дотроос миний хайх ёстой зүйл байна. Тэр бол энэ заяа энэний бас
Хугацаанд дуусаад жил гар болсон. Энийг хараа бүр ашиглаачгүй за. Би бүр 2 3 удаа л түрхсэн. Дүүр. Миний хугацаанд хийжээ дуусах юм бол 27 онд дуусна гинэ. За ер нь өхөө боллоо би өөр ашиглая. Баг юустай энэ л солонгост ингэж шууд хайж болохгүй л хэл та. Торгуулах үед ихтэй гайг баха. Хан байна уу харцгаая. Амар их юм хаймаар байна. Хаймаар санагдаад байна. Энд зүгээр муурны хоол явчаад игнес. Энэ одоо хугацаанд 23 онд хэрэг хангалттай болчихсон. Үсэх юм бол гаргаж ирж идэх юм уу дөө зүгээр тунаатай адилхан гэстэй. Энэ ихтэй хугацаанд бараг дууссан баха. Гүн болов. Ялч уу хаях юм байна. Энэ бүр 2023 он гэдэг чинь болохоор 3 жил өнгөрсөн хэрч одоо муудсан байлгүй дээ. Энийг одоо амтнд өгч амтаа болоод яв. Энэ нэг нүдний юм байна. Энэ нь болохоор 27 онд дууссан. Энийг уунаа. Энэс ханаа төрсөн үед удаг юм байна. Энэ бүр 2038 он гинэ. Энэ бүр 26 оны 5 сарын 21-нд дууссан юм шүү. За. Ийм ч гайгүй оо. Өчгүй л үдээ. Цайнд бас юу вэ? Хугацаа гэж байд юм биш 27 он гэж. Яа би эднийг уух юм байна. Oh my god, no way guys. Хугацаанд битэл дууссан маасаа. 2025 оны 1 сарын 5 гинэ. Дуусчихжээ хугацаа. Хоосон юм байж чи ингээд байгаа юмнуудыг идэхгүй ингээд хаяад байдаг байхгүй юм гэж. Хоолойны ханаад амар хүрдэг гэдэг шүү дээ. Ийм цацлах бас авчихсан байхгүй юу? Тэг игнийхэн бас хугацаанд дууссан бах юм. Ашиглахгүй байсаар л хугацаанд дууссан бах юм. Хэцүү юм байна дөө. Хоол маань бэлэн болсон. Гэтэ амар царимт харагдаж байгаа болохоос би танарт харуулахаас юм жоо идчихээн л да. Гэтэ let me show you guys. Эний одоо гамбартай идэн. Yes, we love гамбар. Тэг би киногоо үзсэн. Хайзгаар би Sebastian уух болно. I'm so happy. Минь би ихтэй бүр амар амгалан юм даадах юм. Энэ амар амгалан маань хичээл хэлэх юм бол байхгүй болох ч гэсэн. Би одоо гихан амар амгалан гэж байгаа мэдэрч хий. Одоо ганцхан сар үлдсэн байна хичээл болоход цаг хугацаа яасан ч хурдан өнгөрдөг юм. Юу ч хийж бүтээг байхад хичээл орлоо. Scary. Одоо өнгөрч юм. Яа сүрчжээ юм нойр мэр бүр амардаг өдрөө үнэхээр зүгээр амрах биш илүү ядраад ах юм. Амардаг өдрөө илүү баг унтаад ах юм. Энийг яг яах вэ? Та нар ч гэсэн тэгдэг үү? Би бүр шүшүүрт орохгүй бол бүр болохоо байж байна. Бүр аялангаа алдчихээн гэрээсээ гарахгүй байсан шээ. Одоо гэхдээ өөрийгөө цэвэрлэхээс өмнө гэрээ цэвэрлэн тэнцэнкэр дөрөв аяа тавгаа өчтөр юм идэж дугаагаагүй. Тэгээ тэрийгэ цэвэрлээд шалаа шүртэн одоо өдөр болгон л хогоо шүртэж юм. Яасан чи хог тарьдیں۔ Яасан чи хүсэн ундیں۔ Тэгээд aircon маань ингээд хүүтнэр амарсаа үлээхгүй байгаа заа. Тэгэхээр фильтр нь бохирдсан гэж би бодож байгаа болохоор aircon-ийнхаа фильтрийг цэвэрлэнэ гэж бодож байна. Нэг хартаа одоо ийм гэрээс нүүхэд одоо ийм зүгээр эвдрээгүй юм хүм ер нь бараг байхгүй л болох гэдэг юм. Хөшөө ингээд ер нь нэлээ хэдэн сар юм тасалсан юм аа. Урдсан гэх юм аашаа. Яг захирлуудтайгаа тэгээс дээрс нэлээхэн газар явахынтай ингээд цуг би бөөн рүү хөөшиг хийгээд хоолнд орчоод захирал ингээд ажил дээр текил авъя гэд. Тэгээд тэрийг нөгөө орж ирээд хөшгөө хаах гэсэн чинь хөшиг ингээд хаагддгүй заяа. Тэгэхээр нь ингээд гэд уран татааш төмрийн татаа хийсэн чинь урагдчихтий. Энийг би өнөөдөр янзлаа. Цэвэрхэн наагдах хаа би наа чадах гэж би өөртөө итгэлтэй байна. Үжилтэй юм байна нэрээ. Уурандаа зүгээр тасттай ичдэг тий. Зя улагшлан дурцгаая. Хаа синг бүр арай л амар дүүр юм байна. Яаж цэвэрлэнэ гэхдээ би чаднаа. Сүүлийн үед амар хөтөн юм уумар санагдаад байгаа. Цагаагаар амар халуумалж байгаа гэж хэлэхгүй. Гэтэ тэрнээс болсон юм уу? Хоолой жоохон өвдөх гээд байгаа. Наад хамгийн сүүлийн хоолны материал
гарах байх. Тэгэл хүн сайн уун. Ханаас авах уу гэж бодож илээ. Уцаараа захиалах уу эсвэл зах явж авах уу гэж бодож байна. Гэтэ би ер нь л миний авах хэрэгтэй зүйл болохоор төмөс өндөг мах тэгэл болохоо баг гэж бодож байна. Тийм болохоор уцаараа захиалсан даа ч яах вэ дээ гэсэн бодолтой байна. Дахианы мах авна. Тэгээд тендер авмаар байна. Чикен тендер гэхдээ жоохон үнэтэй. Гэтэ авчиж магадгүй авахгүй ч магадгүй. Өөр чи тий сонгон авах юм байна. Яа би бүр сонгонгүй сүүлийн 1 сар би сонгонгүй хоол идлээ guys. Өөртөө сонгонгүй хоол хийж идлээ. Болдсон байна. Сарамсаар болдсон байна. Гэтэ яг сонгон шиг гоё юмд гарахгүй болохоор жоохон урам мухармаар л гэрээ цэвэрлсэн. Одоо ганц үлдсэн юм гэх юм бол тэрийг л наах байна да. Яаж наах вэ guys? Help me. Уралдаж үзье. Надад юм all purpose glue гэдэг нэг юм цав байна. Юу ч нааж наах боломжтой. Оо би чараа бити урсаад шүү. Үн чинь шар өнгөтэй юм шүү дээ. Ийм өөр 2-5 боллоо. Яа муухай ихтэй хүнээс илүү үнд багцтай юм шиг байна би ер нь. Автерх бол байна шүү дээ. За энийг ашиглая. Гайс үнэндээ наалт чинь. Жохон царамт болчлоо. Энийг яаж цэвэрхэн гаргаж болох вэ? Нэг санаа байна заяа. Нилээ нэмгэн төрөхгүй бол муу харагдаж штэ. Тийм болохоор энэний өндөр бол бүр алж штэ. Яа ямар тэний юм бэ? Ингээд шөндөө цав өгөх гэсэн чинь ортгүй энэ цав. Successful уу? Үндэ бүр аим мэдэгдчихлээ гэхдээ. Энэ хоёрыг холбон за. Нэг яаж холбох вэ guys? Гараа цэвэрлэе. Нэг юм олж мэдсэн байхгүй юу? Энд нэг юм байдаг. Тэгээ энийг гаргаж цэвэрлэдэг гинэ. Тэгээ би энийг адреналин хөдлөөд би нэгээ цэвэрлэмээр санагдлаа. Юу байдаггүй? Сав байдаггүй. Хогоо хаягчсан энийг хаяг өмбөлч. Энд тасаад авч. Асарах юм бол тэгээл жижиг. Ер нь асарах юм байна. Яг уу. Замштай ч ихлээд энэ шалаагийн юм. Өө эндээс гарч ирдгүүл юм шүү. Эндээс нэг үний бичлэгийг үзсэн чинь юм гарч ирээд байсан байхгүй. За энд бол байхгүй юм байна. За энд бүр алчуур малчуур нэм тавих юм байна. За сүрсэй guys. Энэ гарч ирнэ гэж ярьсан юм уу? Тэгээ энэ минт нь хог мог усналтсан байдаг гэдгийгсэн. Энэ бол миний хол гайгүй л юм. Амар цэвэрх харагдчих. Oh my god, дотроос нь хумс гарч ирж байна. Миний хуурсан хумс. Нилээ олон сарын өмнө хилээжсэн хумс гарч ирж байна. Хумсаа хуурангуут нь кермалцсан юм ааш. Тэг керманаасаа гарахгүйгээр угаалгын машин байсан юм шиг. Аирконыг цэвэрлэсэн. Тэгээ ягаад цэвэрлэж байгаа юм гэхээр ингээд хүүд агаараар сайн үлээх өгөхгүй байхгүй юу? Интернетээс би яхаар сайн үлээгддэг юм болоо гэж хайсан юм аа. Тэгсэн чинь фильтр нь бохирдсон байх юм бол сайн үлээгддэггүй. Тэгээ фильтрээ цэвэрлэх юм бол зүгээр болдог гэх. Тэгээ одоо фильтрээ цэвэрлэх чинь. За ялт чүүл фильтр нь бол бохирдсон л юм байна. Хөртөө. Одоо хогоо гаргаж хаяхалууллээ. Гэрээ нас цэвэрлсэн. Тэгээд тэр хог нь бол би өөрийгөө гаргаж хаяал болоо. Тавч гарч хаяндаа. Тавчиг. Гоймгор өсөд ах нэг гарч байгаа юм чинь нэг мөсөн дэлгүүр орд гойм авах уу гэж бодлоо.
болохгүй хаа. Тэгээ би өнөөдөр паста идэх гэж байгаа болохоор манайх энд ингэж хогоо ялгаж хайдаг. Байна. Шин сүхтийн татвар гэж төлөхстэй гинэ. Тэгээд тэр нь 6000 вон би нэг нь за юу лээ гэжтэй гэ тоохгүй байсан чинь надаас мөнгө авах гинэ. Тэгээд энийг нөхөстэй байна. 6170 вон гинэ. Тэгээд 6 сарын 30 хүртэл өгөн төлөхстэй байсан юм байна. Тэгээд тэрийг төлөөг болохоор 170 вон торгуул гэж тэмдэлтээр төлөх юм байна. Энэ одоо бас юу ч үдээ хэцүү байна дөө Солонгост амьдрах гэж. Энэ бас юу амар их мөнгөний тоо вэ? Бэж байгаа энэ юу вэ? 25 оны 6 сард 135,000 вон гарсан бах юм. Энийг бүр яах вэ гэж нас готралт. Одоо ингэж нийтдээ надаас гарах мөнгө ингэж зүг зүгээр байж хагаад 400,000 вон болчлоо. Ерөнхий мэндийн даатгал чи яах вэ? Өмнө сарын 7 сарынхыг төлсөн 8 сарынхыг төлөөг байгаа болохоор ерөнхий мэндийн даатгал болохгүй бай. 3 сар төлөөг байхгүй юу? Тэгээд тэрийг төлгээд бичиж ирсэн юм байна. Эднээс ч бас юу гэдэг. Энэ болохоор сөөхийн мөнгө 3,700,000 вон гарсан байна. Гэтэ энэ бол минийх биш шүү. Ирснээсээ хойш сөөхийнхаа мөнгийг төлсөн байхгүй юу? Тэгээ энэ өмнө нь амьдарч исэн хүн төлөөгүй. Энэ бас юуны мөнгө вэ? Энэ газны мөнгө байна. Тэгээ газны мөнгө ч бас гайгүй гарт юм аа. Торгуулийг бол төлөх болохгүй юм байна. Нэг заавал төлөх хэрэгтэй. Өнөөдөр энэ дотор төлөх хэрэгтэй юм шиг байна. Өнөөдрийн дотор ч хийжтэй. Өнөөдөртөө ер нь төлчихвэл зүгээр ах. Adult life ер нь сүрц юм байна дөө. Би том болмооргүй байна. Болооч ээ тамлаа зогсоо. Самбар идэж байна. Бүдийн эцэн. Өөрийгөө хамгийн түрүүнд цэвэрлэх хэрэгтэй байна. Одоо надаас бус бүх зүйл цэвэрхэн байна. Би л бохорой. Шүшүүд орох хэрэгтэй байна. Нүүр ихтэй бүр бондоочжээ. Эсвэл үед шоколад амар хийдэж байсан чинь бондоор болчих. Бондор роо. Гэхгүй юу. Өөртөө би л өөрийгөө ингэж бондгор гэж хэлж болно шүү. Та нар намайг бондгор гэх юм бол би гомдё шүү. Нэг юм хэлгээд бичлээ эхлүүлсэн юм да. Юу байсан юм бэ? Амар шоколад идмээр байна. Чипс идмээр байна. Би ч өнгөн чихэрлэг юм нэг дуртай биш мөртлөөс одоо яагаад гинт амар идмээр санагдаад болчихоо. За би нэг гоё түүх ярээ заяа. Ажил дээр хахад болсон юм ярээ заа. Мингигээ залуу гэдэг аахгүй манай ажил дээр надаас нэгээр авах хаа. Ихэндээ ингээ надад амар гургуу юм болов уу гэж би боддог байсан. Надад ямар ч тийм муухай юм хийгээгүй. Би ч гэсэн ямар ч муухай юм хийгээгүй. Эртдийн нэг бичлэгэн дээр орж ирсэн юм аа. Би зүгээр сууж ирсэн чинь хоол идээгүй юм чинь ингээ надад чихэр өгсөн байхгүй юу. Тэгээ би энэ хамдоо энэ яг юу вэ? Ингээ тэгээ тоохгүй жаад нэг өдөр ингээ 4 хүртэл цуг ажилласан байхгүй юу бид мингив тоор. Тэгээ гадаа бүр ингээ бороо цутгаад тэгээ би автобусандаа суухгаа гарцсан. Тэгээ мингиас таксидж харна гэдэг өглөөний 4 цагт заяа. Тэгээд мингигийн таксиг нь олддоггүй. Тэгээ миний автобус бүр 20 гаруй минутын дараа ирэх хэрэгсэн. Тэгээ бид хоёр юмар зогсоо. Тэгээ минги шөхөргөө би шөхөртэй. Тэгээ миний шөхөр ингээ амар жижигэн заяа. Тэгээ тэр шөхрийг би ингээд барь зогсчихсан чинь аль би барьгээ. Тэгээ бид хоёр ингээд жижигхэн шөхөрний доор ингээд юмар зогсоод 10 гаруй минут. Тэр бүр ингээд амар гоё тийм дулаахан мэдрэмж төрсэн заа. Яг тийм догтлол энтер гэсэн тийм мэдрэмж биш ч гэсэн тийм нэг дулаахан мэдрэмж төрсэн. Тэгээ бид хоёр юмар жаад мингигийн такси нэрээд минги яваад би жоохон хүлээж аваад автобус маань нэрээд автобусандаа суугаад тэгэл тэрнээс хойш бид хоёр таараагүй заяа. Яг таараагүй гэхэлэр минги бид хоёр уг нь хоёулаа хоёр давхарчилдаг байхгүй тэгсэн чинь тэрнээс хойш яагаад ч юм бэ мингиг нэг давхарлаад дуудаад байнга нэг давхарт ажиллуулсан заяа. Тэгээ би хоёр давхарт ажиллуулгаа штэ. Тэгээ бид хоёр өөрөөсөө таарлахгүй байгаа л тэгэл заашгүй яг 4 хүртэл ажилтдаг өдрөөр таарах юм болоо даа гэдгсэн чинь минги тэр 2 өдөрт нь ингээд амардаг өдөр нэж таарсан. 7 хоногт 2 амардаг тэгээ тэр нь ингээд рандом байдаг заяа. Тэгээ тэр нь 4 хүртэл ажилтдаг өдрөө амархаар байсан минги. Тэгэл өөрөөсөө таарахгүй байна гэж бодвол тэгээ яг цуг ажилтдаг өдөр таарсан юм аа. Тэгсэн чинь минги нэг давхарт ажиллаад ёо тэгээ би ингээд 2 давхарт ажиллаж байгаа штэ. Тэгсэн чинь минги 2 давхар руу буцаад дэшээ гаргаа. Тэгээ мингивтэй ажиллахандаа ингээд ер нь амар тийм дулаахан мэдрэмж төрдөг болохоор ингээд мингид амар дуртай заа баяа.
Яг хайр дурлалын тал дээр бол биш хаа. Ер нь сайн маяг төр бол биш. Гэтэ нэг тийм зүгээр дажгүй хөөрхөн хүчийг санагддаг гэдэг талаараа шүү. Мингийн ашгүй дэшээ гараад ирсэн. Тэгэл за шүү дээ яг одоогоо сайхан юм ярьж мараад ингэх гэ бодож исэн чинь намайг нэг давхарлуу буулгаандаа тэгээ ёо юм авцаа. Тэгэл би нэг давхарлуу буугаад цэвэрлэм хийгээл хоол молоо зүгэл байж байгаа. Би нэг давхраа зэгцэлж цэвэрлчээд тэгээд хоёр давхарлуу гараад аяг гарчих дээр би ингээд аяг тавг гарчих дээр би тусалж байсан байхгүй. Тэгсэн чинь мингийн ингээд амандаа юм хийцэн гэж ажиллаа явуулсахгүй юу. Тэр ажил дээр ингээд хүн ингээд амаа хөдлөх юм бол чи юу идээд байгаа ганцаараа гэж хэлдэг заяа. Тэгэхээр би мингийн ши юу идээд байгаа юм бэ гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь чихэр гээд тэр ми гэд өнгөрөөчүүд тэгээд халбах сэрийгээ бас арчичаад нэг давхарт ингээд дүүргэх хэвчээсэн байхгүй юу. Тэр ингээд халбах сэрий амар хүнд заяа. Тэгээд мингийн тэрийг өргөөд нэг давхарт ингээд буулгаж өгөөд би тэгээд ингээд дүүргээд тэгээд ингээд хэдэн жоохон ингээд халбах сэрэг үлдсэн. Тэрийг нь буцаад дээшээ гаргаж тавих хэрэгтэй байхгүй юу? Хоёр давхарт. Тэрийг дээшээ гаргаж тавих хэрэгтэй болохоор би мингийд хэлсэн байхгүй. Би энийг дээшээ гаргаад тавьчаа гэдгсэн чинь хүлээж агаараа хоёлаа цог явъя гэдэг байхгүй юу? Тэгэхээр би хоёр давхарлуу цог явахаар чи ямар утгагүй юм бэ? Ямар мангар юм бэ гэж бодсон байхгүй. Гэтэ би хүлээгээ зогсож исэн чинь галтгаар руу орчоо гараад ирдэг байхгүй юу? Тэгээ орчоо гарч ирэхдээ юм хоёр шиг чихэр авцсан заяа. Тэгээ ингээд надаа мэй гэд өгсөн за. Яа тэр бүр яг юу л вэ? Тэгээ ингээд нөгөөдөлтэй бити хэлээрээ нуухаараа гэж. Тэгэл тэрийг кармаргоогоос хийжэл хоёр тахарлуу гараад. Тэгээд ер нь бол бүх юмудаа хийгээд дууссан байхгүй юу? Бүх юмудаа хийгээд дууссан юм чинь тарна. Тэгээ цагийн ажилтнуудыг бол тарга хэлсэн болохоор тэгээд бимар их битээр ингээд хувцас солижсэн чинь мингийн ингээд явахгүйс ахгүй юу. Тэр нь мингийн ши унжаагаа ёо гэд хизээ явах юм бэ гэж би асуусан ахгүй юу. Асуусан чинь харин мэдгүй байна. Намайг тар гэсэн цагт л тарандаа ягаад гэх юм бол би үнцэн ажилтан гэд мингийн тэгж хэлсэн. Тэгэхээр би тийм үү гэд байжсэн чинь менежер дэшээ гараад ирдэг байхгүй юу. Тэнгуут нь менежерээс мингийг хизээ явуулах юм гэж асуусан заяа би. Хийх юмудаа хийх юм чи одоо явна штэ. Чи юу хийгээд байгаа юм бэ? Мингийн хувцас солиод өмс яв гэдгсэн заяа. Тэгээд мингийн ингээд хувцас тайлаад солио байжсэн чинь мемарагч бид хоёр ингээд хувцас солиод дууссан байхгүй юу? Тэгээ мемарагч бүр ямар ч мэдрэмжгүй тэр хүн хөлдөө төмс. Мемарагч надад хэлж байгаа байхгүй юу? За хоёлоо ингээ хувцаслаад болсон юм шиг гарах уу гэд надад асуухгүй юу. Тэгэхээр бөөнөр бол цугаар л та мингийн хүлээе гэд би хэлсэн юм бүр ингээ хэлж байгаа штэ. Тэгсэн чинь минги дээр очсноо чамаа хүлээхсэн юм уу? Цуг гарах юм уу яах юм гэдгсэн чинь минги санаа зовсонд зүгээр тоор төрүүлээ яв гэд хэлсэн за. Тэнгуут нь би тэгэл мемарагч за гараа минги ши зүгээр гинэ. Тэгээ нав гараа ивцэн аваа гарцсан зөө юм. Тэгээ уг нь намайг авч гарахаас өмнө минги ингээд хэлээд таахгүй юу. Одоо ингээд хувцас салчаад ингээд газ гэрлүүгээ харъя да. Гадаа жоохон агаар амьсгалж агаад гэт тэгэж хэлсэн заяа. Тэгээ тэр нь ингээд надад зориулж хэлээд байсан байхгүй юу. Үгүй би ихтэй дэлгүүлүүдэд байгаагүй бол мэдгүй. Гэхдээ яг үнэхээр надад зориулж хийсэн юм шиг санагдсан заяа. Хойлоо зүг гадаа жоохон зогсож сунгаа ингээд жоохон юм ярьж агаад тэгээ салхуудаа гэж байгаа юм шиг надад сонсогдсон заяа. Тэгээд тэрийг ингээд мемаригч ойлгохгүй заяо. Явъя хоёлаа гараа. Үндэ мемаригч бид хоёр ингээд гарлаа л ануу шууд ингээд хоёр тийшээ салж явдаг за. Тийм бах зүгээр намайг авч гарч яах гэдэг юм бэ? Ингээд шаврын хаалт хийгээд байгаа байхгүй ямар ч мэдрэмжгүй хөлдөө төгс. Их тийм хөвгөлтэй юм болсон байна ажил дээр. Энэ удаагийн маань бичлэг маань ингээд дуслаа. Дараагийн бичлэгээр удахгүй л цаа.